Уураа барьж сурахад тань туслах шалгарсан 5 арга. Уур биеийг зовооно, уул морийг зовооно хэмээх зүйрцсэн үг байдаг. Уурлах гэдэг таны зөвч бай, бурууч бай. Өөрийгөө хамгаалах хамгийн буруу бам бай. Харин үүний оронд олон талаас нь эргцүүлэн бодоорой. Уурлсан үедээ хэрэгжүүлэх шалгарсан аргуудыг танд хүргэж байна. Нэгдүгээрт тоолоорой. Энэхүү аргыг хүн болгон л мэддэг. Гэсэн хэдий ч хэрэгжүүлдэггүй. Ямар нэг зүйлд шууд сэтгэл хөдлөлөө даган хариу өгөхөөсөө өмнө хэсэг хугацаандаас тоолоод үзээрэй. Хоёрдугаарт дасгал хөдөлгөөн хий. Дасгал хийх гүйх зэрэг нь уур бухимдлаа тайлах хамгийн хялбар арга. Та хэн нэгэнд ууралсан тэр бодлоосоо салж чадахгүй байгаа бол энэ аргыг л туршаад үз. Өөрийнхөө дуртай дасгалыг хийснээр сэтгэл санаагаа засгаас гадна бие бэлтрийн хувьд ч ашигтай шүү. 3-р гүнзгий амьсгал. Энэ бол хамгийн хялбар арга. Та нүдэн анаад гүнзгий амьсгаа ав. Мөн уртаар амьсгал авах болон бусад амьсгалын техникийг ашиглах нь уураа твчих шалгарсан аргуудын нэг. Танд зөвлөхөд йог, бясалгал зэргийг сонирхоод үзээрэй. 4-р төрхөн зуур амар. Уурлаж, стрессдсэн үедээ амарч байх хэрэгтэй. Бага зэрэг амарсны дараа сэтгэл санаа чинь тайвширч дээрдэнэ. Уураа намжаахын тулд заавал ч үгүй амарч, төр зурч, унтаад авах хэрэгтэй. 5-р чимээгүй бай, ярихаасаа өмнө бодоорой. Тантай сөргөөцөлдсөн хэн нэгний өөдөөс зөрүүлэн маргах хэрэггүй. Харин оронд нь хэсэг чимээгүй байгаад үзээрэй. Харилцаа өөрөөр ирэх болно. Мөн ууртай үедээ шууд хариулдаггүйс татгалз. Түр зур чимээгүй бодоод асуудлыг шийдэх гарц хайгаарай. Та уурлсан үедээ дээрх 5 аргаас туршаад үзээрэй.